За 3 дугаар сарын 9-ний байдлаар аймгийн онцгой комист 8 аж ахуйн нэгж байгууллагаас 22 сая төгрөгийн мөнгөн хандив эд зүйлийг өгсөн байна. За эдгээр мөнгөн хандив эд зүйлсийг аймгийн онцгой комиссийн шийдвэрийн дагуу өөрөг гүйцэтгэж байгаа эрүүл мэндийн байгууллага, цагдаагийн газар, онцгой байдлын алба, авто тээврийн төв, мэрэгжлийн хяналтын газар зэрэг байгууллагын алба хаагчдад хүргэж байгаа юм а. За өнөөдөр аймгийн үндэсний бүхий холбоо Хотогтын өчтөн дэвжээнээс 5 сая төгрөг 2000 ширхэг амны хаалтыг аймгийн засаг дарга бөгөөд аймгийн онцгой комиссийн дарга инх төвшөнд гардуулах гэсэн юм а. Дорногов аймгийн үндэсний бүхий холбоо Дорногов аймгийн Хотогтын өчтөн үндэсний бүхий дэвжээ гэж байдаг. Энэ одоо холбоо дэвжээний удирдлага бүгчүүдийн зүгээс одоо хүнд хэцүү цаг үед одоо бидний төлөө нойр хоолгүй одоо хүчээр ажиллаж байгаа аймгийн удирдлагууд аймгийн одоо онцгой комист одоо хүнд хэцүү үед нь бас шадар шинээгээр одоо бүгчүүдийн зүгээс одоо туслаад одоо туслах гэсний үднэс одоо аймгийн онцгой комист дэвжээ үндэсний бүхий холбооны зүгээс 5 сая төгрөг 2000 маскаар одоо ингээд тусалцаад амжилт үзүүлж байна. Одоо онцгой комисс дээр аль хааж байгаа хүмүүс бол одоо тэр хүмүүсийн одоо шаардлага маш их хүндэтгэж харьцах хэрэгтэй. Тэр бол үүргийн дагуу одоо ажлын дагуу ингээд ажиллаж байгаа хүмүүсээ биднэрт бас өөрсдийн гэсэн ард иргэдийн үүрэг байгаа. Тэрийг ухамсарлаа тэгээд хүмүүс бүгд дор бүрнээ тэр зөвлөмжийг сайн дагаа авчвал энэ вирусыг даваад гарчих واخаа гэж бодож байна. За өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 23 постонд аймгийн цагдаагийн газар, онцгой байдлын газар, эрүүл мэндийн байгууллага, мэрэгжлийн хяналт, авто тээврийн төв зэрэг байгууллагын 30 албан хаагч үүрэг гүйцэтгэж байгаа юм а. Иргэд та бүхнийг эрүүл мэндийн яам, дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөмжийг даган хариуцлагатай байхыг аймгийн онцгой комиссаас уриалж байна.